Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр бид сонирхолтой мөртлөө харьцангуй бага яригддаг нэгэн сэдвийг хөндлөхөөр шийдсэн. Энэ бол далд ухамсар. Тэгэхээр бидний үнэхээр удирддаг далдын хүч дотоод зүй тогтол байдгүй. Хэрвээ байдаг бол энэ хаанаас ихтэй вэ? Шинжлэх ухааны хувьд хүний аливаа шийдвэрийг ихэнх нь далд ухамсар гаргадаг гэж үздэг юм байна. Энэ сэдвээр ярилцахаар бид далд ухамсар судлаач магистр Баярмаг студид өрөөд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Танд бас энэ өдрийн мэнд хүргэе. Шинжлэх ухааны хувьд далд ухамсар хаанаас ихтэй вэ? Анхны үүсэл гарал шинжлэх ухааны хувьд тийм ээ. За мөн далд ухамсар хоёрын ялгаа юу вэ? Энэ асуултаас хоёлаа яриагаа эхэлье. Далд ухамсар гэдэг сэдв бол одоо ерөөсөн маш их сонирхолтой сэдв болчиход байна шүү дээ. Дэлхийн нийтээр. За яг сэтгэл зүйн талаасаа бол одоо анхдагч нь бол 1900-аад оны үеийн Зигмунд Фройд гэдэг эрдэмтэн бол хамгийн анх хүмүүст ойлгомжтойгоор тайлбарласан байдаг тийм. Тэр бол одоо хүн болгон мэддэг мөсөн уулны зургаар мэддэг болсон байна шүү дээ. Тэр чинь ил ухамсар бол ерөөсөө хүний ухамсарын 5% удирдах байна. За яг баг нарийн даяар бол баг 2% удирдах байна тийм. За тэгээд үлдсэн 95%-ийг бол далд ухамсар удирдаад байна. Бидний амьдралд ерөөсөө тулгарж байгаа бүхий л зүйлсийг далд ухамсар гэдэг зүйл ерөөсөө ингээд татаад авчираад байна гэдэг бол ингээд хүн төрөлхтөнд ойлгомжтой болж эхэлсэн юм уу те. Тэгээд тэр цагаас хойш одоо ингээд орчин үед бол энэ далд ухамсар гэдэг зүйлийг ашиглаад хүн яаж амьдралын сайн сайхан руу хүрч болох юм, ажил амьдралаа яаж амжилттай явуулж болох юм, эрүүл мэндээ яаж зохицуулж болох юм гэдэг бүх зүйлийг далд ухамсарынхаа учрыг олсноор хүн өөрийнхөө бодож байгаагаар удирдах боломжтой болж байгаа. Тэгэхээр таны ярьсан энэ зүйл дээр ихэнх зүйл далд ухамсараас шалтгаалдаг гэж юм л да. Тарих далд ухамсараас өмнө шийдвэр гаргах боломжгүй, харин зөвхөн дотоод ухамсар шийдвэр гаргадаг гэсэн нэг ийм зүйл яригддаг. Энийг та надад тодруулаач. Тийм. Ер нь одоо ингээд харахад бол бид нар яг ингээд тарихаараа шийдвэр гаргаад байгаа юм шиг санагддаг тийм. Яг эргээд үр дүнгээ ингээд харахаар бол бас биш байгаа юм шиг байдаг. Тэгэхээр далд ухамсар тарих хоёрын ялгааг эхлээд тодруулах юм бол тарих гэдэг өөрөө яадаг хэрэгтэй юм бэ гэхээр ойлгодог, суралцдаг, төлөвлөдөг, боддог ч гэдэг юм уу тийм. Тэгээд шинжилэн дүгндэг, анализ хийгээд буцаагаад хариу үйлдэл үзүүлдэг гэх тархичин бол ийм давуу талуудтай. Нөгөө талаасаа бидний тэр мэдхгүй тэр нэг далд ухамсар гэж тарих өөрөө тийм нөгөө анализ хийдэг. Одоо аливаа юм анхаарч байгаа учраас тэн дээр ажиглагчийн байр суурьаар орчиж тэ. Харин далд ухамсарын хувьд бол ингээд яг онлын хувьас нь ингээд үзэх юм бол далд ухамсар бол сайн мууг ялгаж чадахгүй тэ. Далд ухамсар бол одоо юу гэдэг өөрөө бодож сэтгэдэггүй. Далд ухамсар бол шууд хүлээж авах хэрэгтэй буюу одоо өгсөн мэдээлэл, өгсөн мэдрэмжийг шууд хүлээж авах хэрэгтэй гэд ингээ харахаар далд ухамсар илүү хүчгүй юм шиг харагдчихаа. Тэгсэн хэрнээ яг амьдрал дах одоо бидний амьдралд одоо энэ амьдралын чанарын маань тодорхойлоод байгаа гараа ингээ харах юм бол асар их хүчтэй. Яг тэгэхээр тэр чинь ухамсаргүй оюун ухаан буюу зүгээр л үлддэг одоо тий хөдөлгөөн хийдэг хүлээж аваад түүнийг гүйцэлдүүлдэг ийм том асар том хөдөлгөөр хэлж байгаа байхгүй юу. За тэгэхээр тарих маш олон зүйлд одоо хууртагддаг. Ганц хууртагддгүй зүйл нь бол одоо хүний инээмсэглэл гэж. Тэгэхээр Бенжамин Либет гэж 1983 онд их сонирхолтой туршилт хийсэн байна гэдэг. Ерөөсөө хүн энэ далд ухамсарынхаа учрыг олвол маш олон зүйлийн одоо учир олдох нэ гэж тийм ээ. Тэгэхээр энэ туршилт бас нэгдүгээрт юу байв? За хоёрт тэр далд ухамсар гэдээ байгаа зүйл яг одоо их бага наснд бий болдог гэсэн бас нэг ийм судлаачдын өнцөг явдаг. Энийг тайлбарлаач. Тийм. Тэгэхээр одоо ухамсаргүй оюун ухаан буюу тэр далд ухамсарын одоо тэр програм өгөгдөл гэх төрөнд тад хэлжсэн шүү дээ. Өгөгдсөн юм байна гэд. Тэр өгөгдөл ямар үед бичигддэг вэ гэхээр яг тэр нөгөө тархины давтамж үйлдэлүүд байна. Тэгээ тэр үйлдэлүүд чи яагаад бага наснд тэгж бичигддэг вэ гэхээр 0-оос ихийг эзэнд хөвлөд бүрэлдэхээс ахуулаад 3 нас хүртэл хүний тархины үйлдэл чинь дата төлөв буюу маш юм нам удаан давтамжинд байж идэг. Тэгээ тэнд тийм давтамжтай үед яадаг вэ гэхээр одоо их товчхон дуучлаар маш их тайван юмыг хүлээж авах чадвар өндөр байна гэсэн үг үү?
Тийм. Одоо нэгэсэндээ тэр чинь нөгөө ил ухамсар ерөөсөө ажиллагаагүй байгаа гэсэн үг. Ил ухамсар ерөөсөө ажиллагаагүй цэвэр тэгэнгүүт тэр ухамсар дээр яаж байгаа юм гэхээр эргэн тойронд болж байгаа процессууд, үйл явдлууд, нөхцөл байдал бүгд тэр дээр ингээд шууд бичигдэж байгаа. Одоо шууд хальсан дээр бичигдэж байгаа гэсэн үг байхгүй юу? Харин ил ухамсар ажиллаад ирэх үед яадаг вэ гэхээр тэр барагтай нөгөө бид нар чинь ингээд дүгнэлт өгдөн шүү дээ. Энэ болохгүй, энэ болно, энэ тийм биш үү гэдэг. Ингэж байгаа үед бол далд ухамсар дээр мэдээлэл бичигддэггүй байна. За. Харин ямар үед бичигддэг вэ гэхээр тайван, тогтун, нам төвшин дээр бичигддэг. Тэр нь яагаад бага насн дээр орж ирж байгаа юм гэхээр нөгөө 0-3 наснд чи ямар ч буцааж ингэж хариулах тийм юм байхгүй учраас шууд тэнд байгаа сайн ч вэ муу ч вэ үнэн гэдэг утгаар бичдэг тийм ээ. Бүх мэдээлэл ерөөсөө үнэн. Нөгөө далд ухамсар буюу тэр ухамсаргүй ухаан чинь энэ хүүхэд амьд явахын тулд амьдрах нэг өгөгдөл програмтай байх ёстой тий. Тэгэхээр тэрийг нь эхлээд бий болгож өхийн тулд эргэн тойронд болж байгаа үйл явдлуудаас тэр бичигддэг байна шүү дээ. За тэн дээр одоо гуниг гутрал байна уу, баяр хөөр байна уу, аз жаргал байна уу, одоо гачигдал зовлон байна уу, тэр бүх зүйлүүд яг нь 0-3 насн дээр бичигдэж байна. За тэгвэл 3-аас 7 нас хооронд яадаг вэ гэхээр тархины үйлдэл арай жоохон дээшилж ирнэ. Тэгэхээр тэр нь дата төлөвдөр ороод ирэхээр яаж байгаа юм гэхээр харьцангуй олон давтагдж байгаа үг. Чис одоо миний хүү ухаантай шүү те. Миний хүү царайлаг шүү ч гэдэг. Ингээд хэлж байгаа үгнүүдийг хүлээж авдаг. Итгэл үнэмшил болгоно. Тийм, итгэл үнэмшил болгож хүлээж авдаг. Тэр хооронд чимээгүй, дуугүй суу, одоо сахилгагүй, ястаа хөдөлгөөнтэй шүү, ястаа ууртай шүү, ястаа ааштай шүү гэл ингээд тавтаад хэлээд байдаг шүү дээ. Тэгээ хэлээд байгаа зүйлүүдийг бас л муу адилхан нөгөө ухамсаргүй оюун ухаанч бичиж аваад байна. Энэ хүн ийм байх ёстой байна гэдэг шиг тий ингээд бичиж авна. За тэгээд 7-оос 11 нас орчимд бол илүү нөгөө мэдрэмжээр үйл явдлаар суугдаг. Одоо маш гоё баяртай үйл явдал юм уу? Эсвэл амьдралдаа анх удаа хийж үзэж байгаа зүйл юм уу те? Эсвэл айцтай зүйл ч юм уу те? Гэдэг ийм зүйлүүдээр ингэж нөгөө мэдээлэл суугддаг байна. Тэгээд яах вэ гэхээр далд ухамсар дээр сууж байгаа мэдээлэл ил ухамсар унтаа үед л илүүтэй юу яадаг байна шүү дээ. Гарч суугддаг байна гэж болох нь шүү дээ. Ил ухамсараар анализ хийх чадваргүй болсон үед. За тэгэхээр одоо ингээд далд ухамсарыг ярихаар зэрэг зүүд нойрны асуудал байна. Зүүдний асуудал. За зүүн бэлэг совингийн асуудал байна. Тэгэхээр зэрэг хүүхдийн тэр одоо бага наснд нь ямар орчинд тэр хүн байх, ямар харилцаанд байх нь тэр хүний ирээдүйг хэн байх нь тодорхойлт юм шүү. Тийм шүү дээ. Одоо эртнээсээ монголчууд хүртэл тэгж ярьсан байдаг шүү дээ. Ер нь одоо 9 нас хүртэл хүүхдийн хүмүүжлийн одоо 90% нь ингээд. За бүр одоо бол бараг те 5 нас хүртэлж байна, 3 нас хүртэл. 3 нас хүртэл бол ер нь 80% нь хүмүүжил бүрэлдлээ гэж үздэг. Ямар зүйл дээр одоо сайн сайхан байна, ямар зүйл дээр муу мухай гэдгээс чинь ирээдүйд би хэн болох вэ? Тэр хүүхэд хэн болох вэ гэдэг чинь ерөнхийдөө тодорхойлогдчихжээ. Тэгэхээр бидний энэ далд ухамсар гэдэг чинь ганцхан миний хувийн өвч биш. Миний бүтээмж байгаа хэрнээ нөгөө орчлонгийн ухамсартай нэгдэж идэг. Одоо нэгсэндээ холбоотой байдаг гэсэн үг. Тэгэхээр тэндээс үргэлж ингээ мэдээллийг авч идэг, гаргаж идэг, оруулж идэг ийм харилцаатай. Тэгээд тийм учраас зарим зүйлс би мэдэхгүй юм шиг хэрнээ заримдаа мэдж байгаа юм шиг ярьдаг үстэй тий. Заримдаа болохоор одоо нэг зүүдэн үзэгдлүүдээр одоо үзэж хардаг штеп. Тийм юмнууд бол бодтой. Далд ухамсар танил зовлон гэж байгаа шүү. Тэгэхээр дадлаг хөвшил одоо тэнд бичигдсэн зүйлүүд нь шүү дээ. Саяын таны ярьдаг. Үл таних амар тайвнаас илүүд үздэг гэж. Энийг задлаач. Тий, наадах ч өстой гоё сэдв. Бид нэр ингээд амьдралынхаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа гол асуудал наадах. Хамгийн одоо түгээмэл байгаа архины асуудлыг аваад үзье л та тий. Архины асуудал архийг муухай гэд нийгмээр шигшэж байгаа тий. Тэгсэн хэрнээ архинасаа олдож чаддгүй. Гадаг. За тэгвэл энэ юутай холбоотой? Энэ дотор чигшлийн, дургуутслын мэдрэмж суудсан байгааз. За ингээд суудсан байнгут бүтээгч ухамсар буюу далд ухамсар түүнийг биелүүлэх ёстой гэдэг даалгавар авдаг. Яагаад гэвэл далд ухамсар бол энд орж ирсэн зүйлийг л миний эргэн тойронд байлгах ёстой гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр яадгүй гэхээр дараачийн ингээд нөгөө асуудлуудыг чинь бэлтэж идэг гэх юм уу? Далд ухамсар. Тэгээд ирэхээр би ингээ ил ухамсараараа 50 амьдралыг хүсэж дээ шүү дээ. Уг нь бол 50 амьдралыг хүсэж байна. Аз жаргалтай амьдралыг хүсэж байна. Тэгтэл
аз жаргалтай бай гэд ингээд би өөрөө шийдвэр гаргаад ороход тэнд тохгүй. Тэр минийх биш. Ил ухамсараараа тэгж бодохгүй хэрнээ нөгөө дотоод далд ухамсар чинь биш, эн чинь минийх биш байна. Тэгэхээр өөр тийш явах хэрэгтэй гэдэг ийм сонголтууд ч өөрчлөгдөв. Их товчхонд хамгийн танил юм лугаад далд ухамсар татагддаг юм байна шүү дээ, тийм үү? Байнга явдаг ийм одоо зам байна хүнд. Ирүүлч бай, согтууч бай. Тэр замаараа явчихдаг. Энэ нэг жишээ байж болох. Бас нэг хэлбэр нь Хэлбэр нь. Тийм. Гэхдээ энэ нөгөө далд ухамсар хүний бие организмд оролцохдоо одоо яаж юм гэхээр яг ингээд аливаа зүйлийг автомат болгодог буюу энэ системийг автомат болгодог нэг одоо хэсэг байна гэх юм уу те. Ухамсар оюун ухааныг хариуцсан нэг хэсэг, сэтгэлийн төлөвийг хариуцсан нэг хэсэг гэдэг шиг гэж байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний байнга хийдэг үйлдэлүүд, байнга боддог бодлууд энэ зүйлийг зүгээр автомат болгож байгаа хэлбэр. Нөгөө түрүүний ярьдаг програм биш Тийм, үү? програм. Далд ухамсар гэдэг програм гэдэг л ийм Програм болчихж байгаа л гэсэн тийм үг. байна. Харин гэр бүлийнхаа хань ажлыг сонгох ч юм бай гэж бодлоо л тий. За тэгвэл тэр нь далд ухамсар яаж оролцох вэ? Далд ухамсар хайрыг далд ухамсар сонгох уу? Сонгор гэсэн үг үү? Сонгох нь байна. Тэгвэл яаж оролцдог вэ гэдгийг ярил л да тий. За тэгвэл далд ухамсарт нөгөө гэр бүлийн хүн одоо эхнэр нөхөр хоёр ийм хүн байд юм а гэдэг мэдээлэл яах нь үжээ 7 наснаас өмнө суучна. Тэр нь одоо нөгөө нэг анх авсан мэдээллээс. Тий, анх авсан мэдээлэл. Тэгэхээр за би насбын төрлөө ямар нэгэн гэр бүлтэй болох шаардлагатай үе ирж штэ. За энэ үед яах вэ гэхээр миний дотоод ухамсар ажиллаж байгаа болохоос ил ухамсар дээрээ бол би тийм ч үнтэй юм ч үнтэй суuna гэдэг ингээд сайхан мөрөөдөлтөй байл л да тий. Тэгжсэн очоод автагаа адилхан үнтэй очиж сууц бид үсттэй тий. За мэдээ зарим хүмүүс бол үнэхээр сайн тийм сайн автаа хүн байсан хүний хувьд бол автаа аав шиг тийм сайхан зантай төлөв төвшин те ийм хүнтэй суух бол сайхан хэрэг болж байна. Гэтэл үнэхээр аав дутагдaltaй, хайрын гачигдaltaй ч юм уу те ийм байсан хүн яах вэ? Арх удаг ч юм уу те эсвэл одоо аав шиг л хүнтэй суухгүй шүү гэж бодох нь биш. Тий, суухгүй шүү гэж бодно. Тэгэхээр анхаарал хаана вэ? Бас л адилхан аав шиг л хүнтэй суухгүй шүү гэдэг тэр анхаарал дээр байгаа учраас дахиад суучна. За тэгэнгүүт түрүүн миний тайлбарлах гадсэн зүйл болохоор юу байсан гэхээр эрэгтэй хүн гэдэг бол ийм хүн байдаг. Эмэгтэй хүн бол гэдэг бол ийм хүн байдаг гэдгийг 7 наснаас өмнө ямар нэгэн давтагдсан үйлдэлээр юм уу эсвэл мэдрэмжээр юм уу авсан зүйлээрээ гээд тодорхойлцдог. Одоо эрэгтэй хүнийг бол эсвэл одоо муу хүн ч гэдэг юм уу те тодорхойлцсон бай гэж бодъё. Тэгээ муу хүн 98 бодсон хүн ч гэдэг юм уу эрэгтэй хүн гэдэг бол төө тэнд алсад байж идэг хүн ч гэдэг юм уу. Ингээ ойлгоцсон хүн бол яах нь вэ? Хань ижилээ сонгохдоо яг тийм хүмүүстэй очиж илүү ойр дотн юм шиг тийм мэдрэмж авдаг байгаа байхгүй юу? Тэгж жагаад тэр хүнтэйгээ суучдаг. Тэгэхээр тэр хүнтэйгээ ингээ яг суугаад бодит амьдрал дээр ирсэн чинь яах вэ гэхээр яг л эрэгтэй хүн байдаг. Тэгсэн ирнэ яг халамжгүй, тэгсэн ирнэ анхааралгүй, төө тэнд байгаа юм шиг. Амьдраад байгаа юм гэхээр амьдраад байгаа. Тэгсэн ирнэ төө тэнд л байгаад байдаг. Тийм мэдрэмжтэй ийм хүнтэй очиж сууч. За тэгэхээр хамгийн их одоо далд ухамсар гэдэг хамгийн их одоо сайн ч бай, муу ч бай. Зөв ч бай, буруу ч бай. Хамгийн их таньж мэддэг зүйл рүү бол татагддаг юм байна. Тийм үү? Тийм. Зөв. Яг зөв. За тэгэхээр хүмүүсийн хамгийн их одоо нэг сонирхдаг асуудал. Далд ухамсар хүний хувь тавилан уу? Эсвэл энийг өөрчилж болох уу? Стогой асуулт. 100% өөрчилж болно гэж бол би хэлнэ. За. Таньж мэд чадвал тийм ээ. Таньж мэдээд тэрнтэйгээ тэрнийхээ учрыг олоод ямар аргаар өөрчилдөг аргыг мэдээд өөрчилжүүл 100% өөрчилж болно. За хувь тавилан гэдэг зүйл өөрөө бас өгөгдөл байдгүй гэвэл мэдээж байгаа. Тэр чинь урд төрлийн эрчим одоо ерөөсөө бид нар чинь тэр чигээр энерги учраас урдны мэдээллүүд бас байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр мэдээллүүд байна. За тэр хувь тавилан бол ихэвчлэн биднэрт ямар байдлаар илэрдэг вэ гэхээр ямар улс оронд төрсөн, ямар аав ээжийн хүүхэд болсон юм. За ямар царай зүстэй гарсан юм. Эрүүл төрсөн юм уу? Эрүүл бус төрсөн юм уу? За анхны жил ухааны үүднээс болохоор нөгөө генетик ДНК гэдэг явж байгаа. Тийм. Энэ чинь өөрөө хувь тавилан байж болж байгаа байхгүй юу? Надаас хамаарахгүй шүү дээ. Надаас хамаарахгүй нэгэнт би ийм царайтай, нэгэнт би ийм арьстай, тий? Нэгэнт би ийм аав ээжтэй, ийм нийгэмд, ийм улс оронд төрсөн. Энэ бол миний сонголт биш. Тэ? Энэ бол надад өгөгдсөн зүйл. Бүр хоёлоо хэтрүүлээд юм уу, гүнзгийрүүлээд юм уу, эсвэл шашны философийн үүднээс яриул одоо
урд насны үеийн үрийн үр дагавраар өнөөдөр юм байц. Тэгвэл одоо та сонголт за яг мэдээж 18 хүртэл бол одоо юу гэдэг нь аав ээжийн оролцоотойгоор ингээд амьдарч байгаа шүү дээ. За тэрнээс хойш бие даасан цагаас хойш бол та сонголт хийх боломжтой байдаг. Өөрчлөх боломжтой байдаг. Тэгээ өөрчлөхийн тулд хэд хэдэн аргууд байгаа. Тэгээ тэр аргуудаар өөрийгөө ингээд өөрчилж чадах юм бол нөгөө түрүүн та хэлээд би хариулааг өнгөрцнөөс нэг ийм үйлдэл ингээд давтагдаад байдаг гэдэг гисэн шүү дээ. Одоо бид нар ингээд яа тийм нэг 90-70 хумсар хамгийн танил зүйл рүүгээ татагдаад байдаг тийм зөвч вэ бурууч вэ. Тэгээд одоо би нэг хөлөгтүүлсэн хүн бай гэж бодъё л та тийм хөлөгтүүллаа гэхэд өнөөдөр би багаар хөлөгтүүлнэ. За магадгүй 3 жилийн дараа арай яхуугаар хөлөгтүүлсэн байдаг. За тэрний дараа бүр маш их томоор ингээд хөлөгтүүлсэн байдаг ч юм уу. Эн чинь өөрөө яаж байгаа гэхээр ухамсар дотор тийм нэг айц эсвэл тийм нэг одоо харамсал байгаа учраас нөгөө далд ухамсар чинь суур өгөгдлөө байгаа учраас эн чинь дахин нэг үйлдэл давтагдаад байгаа байхгүй. Тэгээд энэ зүйлийг одоо ямар нэгэнт одоо миний эн чинь ямар хувь тавиланлын байлгүй гэдээ явмааргүй шүү дээ тий. Өөрчлөлмөр шүү дээ. Тэгвэл өөрчилж. Гэтэл одоо бидний өвгдээс монголчууд бас энэ талаар тодорхой хэмжээний тань мэдхүн өгдөлтэй байсан байна гэж би таны ярианаас ойлголоо л да. Жишээ нь энийг яагаад ирж байгаа нөхөр зэрэг монголчууд амны эвлэгээс ашдын бэлэг гэдэг. Юу ярин төвгээр амд өөрчээдэг. Үйлс одоо ажил явдалт хийж хэрэгжижээдэг муу юм битгий яриа. Сайн сайхан зүйлийг яри гэдэг бас аюу тийм одоо үн үнсгийн утга агуулга юм шиг надад санагдлаа. Нөгөө монголчууд ч маш олон үгийн нэг утга агуулгыг багтаачдаг шүү дээ. Хүн болох багаасаа. Тийм. Хүлэг болох унаганаасаа гэдэг. Энэ утгаараа магадгүй бид одоо бага насндаа тэр нэг юу ч бичигдээгүй цагаан цас шиг байсан тэр нөгөө далд ухамсарын юм болгоны одоо үнэн гэж хүлээж авдаг байсан тэр утгаараа далд ухамсар програм гэж байгаа шүү дээ тийм ээ. Өгөгдөл. Тэгэхээр тэр өгөгдлөөр бид нар өнөөдөр ингээд өөрсдийнхөө амьдрал явж явах тийм байх. Магадaltaй байна тийм. Үгүй магадaltaй 100%. Ерөөсөө тийм үү? 100% тийм. Одоо 0-аас 3 насны хүүхдийг хаа мэддээд л гэж хэлдэг шүү дээ одоо монголчууд ч тий. Яагаад вэ? Яагаад гэвэл хаан хүн яадээ өөрийгөө хүндэлдэг, өөрийгөө хайрладаг тий. Аливаа шийдвэр гаргахдаа зоригтой шийдэмгий байж чаддаг. Одоо бидний орчин үе болохоор солигдсон. Нөгөө хүүхдээ 0-аас 3 наснд санаатай санамсаргүй байдлаар янз бүрээр баахан хэлцдэг. Тэгээ төө өсвөр наснд нь 15 6 хүрэхээр нь хүмүүжүүлэх гэж байгаа гэдэг. Тэгээ нэгэнт тэр 3 наснд авсан байгаа хүмүүжлээр суудсан байгаа төлөвийг үгээр ч юм уу те одоо чи тийг ийм тийм бол гэд нэмэргүй одоо өөртөө итгэлгүй болцсон. Одоо ингээд ихийн хөвлөд байхад нь нахуулахгүй гарахгүй эсвэл одоо зодтолтож хэрэлдэн те эсвэл гомдон тунин ингэж жагаад сэтгэлийн шарахтай одоо нөгөө амархан юмд гундаг гутардаг өгтөг чимбэлүү гэж боддог ийм хүмүүсийг одоо ингээд бий болгочоод тэгээ одоо энийг яах вэ яаж хүмүүжүүлэх вэ гэдэг рүү орчод байгаа байхгүй юу. Одоо энэ ерөөсөө л та бүхэн ярианы одоо энэ дээр нэг тийм одоо бүгдийн шийдийг олъё гэдгээсээ илүү энийг анзааръя энийг бас нөгөө ийм байдаг юм шүү гэдгийг бас үзэгчтэй хэлэх л одоо миний зорилго байлаа л да. Тэгэхээр энэ одоо та бүхэн яасан яг таны сүүлийн өгүүлбэрээр ингээд хязгаарлагдсан энэ утга агуулгыг бид нар одоо яаж өөрчлөх вэ? Түрүүн нэг нууц яригдсан. Тэр нь юу юм бэ гэхээр хүний тархины үйлцэл нам төвшөнд байхдаа програм бичигддэг юм байна. Одоо нөгөө бясалгал байж болох. Тийм. За тэгэхээр яадгүй хүн ингээд зүгээр ингээд одоо та бит хоёр ярьж байхад миний тархины үйлцэл бета төвшин дээр буюу ингээд шууд хариулахад бэлэн ийм үе дээр. Энэ дээр бол далд ухамсар ажиллаа хийдэггүй. Одоо нэгсэндээ далд ухамсарт програм ерөөсөй ордоггүй гэсэн үг. Тэр процессд оролцохгүй байна гэсэн үг. За тэгэхээр түрүүн би нөгөө нам төвшинхээр бясалгалын одоо төлөв байдал те гэж ойлголоо. За энийг нам төвшин гэдэг ер нь ямар төвшин байдгийг яг хүмүүс нам төвшөнд таны сайн ярьсан зүйлийг хэрэгжүүлэхийн тулд нам төвшин юу гэж ойлгох ёстой? Яг өглөө орноосоо сэрэх үед орондоо ороод унтах үед нэг хүн нэг ингээл орчны чимээ ингээл алсраал те тэгэл нэг дуг гэл ингээл ирдэ штэ. Яг энэ бол хамгийн одоо тарих амарж байгаа альфа үе рүү шилжиж байгаа үе. Тэгээ альфагаас доошоо болоод орчих юм бол яах нь
тэн дээр яг зөв мэдээлэл. Тийм учраас дахиад нөгөө монголчуудын арга шүү дээ. Орондоо орохоосоо өмнө орондоо уйлдгүй. Тий. Гэл тэгдэг тий. Тэгээд орондоо ороо хэрүүл хийдгүй. Тий. Гэл тэгдэг тий. За эн чинь яах нь вэ? Далд ухамсар ажлаа хийдэг үе буюу нөгөө амарч явах үед яах нь унтахаас өмнө бодсон зүйл бодсон эсвэл мэдэрсэн байсан тэр төлөв байдал далд ухамсар дээр дахин програмчлал болж бичигддэг байх нэ гэсэн үг. Тэгэд одоо орчин үеийн хүмүүс хөвчлээ яаж аав гэхээр боддог. Мэдэрдэг. Яг л би одоо энэ өнөөдөр иймээрээ энэ л үний юм чинь энэгээр л байдаг. Учираас бодиттой өөрчлөлт гардаггүй. Нэг л янзынхаа байдлыг л өдөр болго бичээд идэг гэсэн үг байна шүү. Уулын санаагаар болдог бол нам төвшөнд таны төрөний ярьдаг өмнөхөө арилгаад хэрэггүйг нь арилгаад хэрэгтэйгээ магнитофоны хоёр тавчиг зэрэг дардагтай адилхан тий. ингэж л ийм л дадал хөвчтийг хүн өөрөө ойлгож суулж авах хэрэгтэй байна тийм үү? Тий, оюун ухаанаараа юу бодох вэ? Хэн болох вэ? Ямар байх вэ? Гэдгээ тодорхойлоод тэрийгэ оройдоо өөртөө програмчилж өгөх арга бол энэ ямар ч хүн тохиромжтой арга байхгүй юу? Гэтэл монголчууд маань энийг бас бүр эртнээс бас мэдчихэдэг байсан байх нь тийм ээ. Сая таны ярьсан зүйл дээрээс ингээд сонсч явах нэг ийм зүйл санаанд орлоо л доо. Гэхдээ би уулын тэгж хэлэх ёсгүй байсан юм аа. Гэхдээ би яах гэдэг хэлж вэ? Би уулын тэгэх ёсгүй байсан юм аа. Гэтэл би ерөөсөө нэг хүн намаа захирч байгаа юм шиг ингээд би тийм хийчлээ гэдээ харамсал бас байдаг. Тий. Энэ бас л одоо нэг програмчлагдсан зүйл далд ухамсар ажилласан хэлбэр эсвэл тэр одоо муу зүйлийг ч юм уу эсвэл нөгөө санаа сэтгэл зовсонтой холбоотой юу? Тийм наадхай чим одоо бидний хийдэг ажлын хувьд бол блок гэж ярьдаг. За болоо. Тийм далд ухамсарын блок гэж ярьдаг. За тэрний яадгийг гэхээр одоо таны хувьд жишээ нь яах гэж би тэгвэгээ харамсаж гин гэдэг чинь харамслын блок гэнэ гэсэн үг байхгүй юу? Хизээ нэг өдөр урд нэг удаа тэр хүн харамссан ямар нэг юмд. Тэгээ тэр харамслаа бүрэн тайлаагүй. Тэгэл тухайн үедээ гимшээл тухайн үедээ жоохон харамсаад тэгээ өнгөрцөн. Мартцсан. Гэтэл далд ухамсарт байж ирсэн. Бүтээгч ухамсар яах юм? Тэр чинь далд ухамсарт хадгалаас та мэдээлэл хэлбэрээр хадгалаас та байж байна. Энд орцсон бүх юмыг далд ухамсар биелүүлдэг. Биелүүлэгч, хүсэл биелүүлэгч. Тэгэхээр сайн ч мууч бай зүг бай. Тий, мууч байна уу, сайн ч байна уу ялахгүй. Бүгдийг биелүүлнэ. За харамсал гэдэг зүйл өөрөө яаж байгаа юм гэхээр нөгөө далд ухамсарт чинь ямар нэгэн урд өмнө нь болсон. Ихэвчлэн ер нь бол хүүхд наснд л байдаг. Тэр харамсал одоо яадаг чинь нэг буруутгыг даад загнуулаад ч юм уу те тэрнээсээ болоод харамсаад би өөртөө буруу юм хийлээгээд гимшсэн тэр сэтгэл зүйн хадгалагдаж явсаар хагаад яадаг гэхээр нөгөө далд ухамсар чинь өөрөө хүмүүс яриад байгаа трама. Тий. Шидэт хүчтэй одоо хүсэл биелүүлэгч чинь далд ухамсар ихгүй. Далд ухамсар чинь зүгээр нэг мэдээлэл хадгалаад байж идэг юм биш. Зүгээр л нэг эргэн тойрны юмыг зохицуулаад байдаг биш. Бидний ийшээ оруулсан бүхнийг биелүүлж өгдөг биелүүлэгч хүсэл биелүүлэгч. Тэгэхээр яг гэхээр тэр харамсал гэдэг зүйл тэр хүний ухамсарт тэ оюун санаанд мэдээлэл хэлбэрээр хадгалагдаж байгаа учраас түүнийг биелүүлэх үүрэгтэй. Муу байна уу сайн байна уу гэдгээс үл хамааран биелүүлэх үүрэгтэй. За тэгэхээр биелүүлэхийн тулд яах нь вэ? Дахиад таныг харамсах тийм үйлдэл хийх нь шүү. Нөхцөл байдал орчин тойрон хүмүүсийн чинь бэлдээд тэгээд тийм харамсалтай үйл явдлыг дахин бий болгож өгнө. За та энэнийг дахиад тайлахгүй бол дахиад бий болно. Дахиад нэг 2 жилийн дараа, 3 жилийн дараа, 4 жилийн дараа дахиад бий болно. Гэт ингээд яваад байдаг. За тэгэхээр таны энэ яриг их сонирхолтой байна л да. Мэдээж энэ далд ухамсар судлал бол одоо орчин үеийн шинжлэх өндөр өссөн улс оронд ямар хөө төвшөнд одоо таны судалдаг энэ далд ухамсарын зүйл судлагдаж байна. Ямар хөө байдлаар хүмүүс хүлээж авч байна. Тийм, ер нь ихэвчлэн болвол яг ийм нөгөө буддын суйраасаа биш бол ихэвчлэн амжилт, карьер те мөнгө, санхүү одоо өөрийгөө шинэ хүн болох те сэтгэлгээгээ шинжлэх гэдэг тал дээр энэ далд ухамсарыг илүү ашиглаж байгаа. За нөгөө Америк мөрөөдлөө биелүүлнэ гэдэг нэг тийм маш том юм давлгаа явуулаа шүү дээ. Энэ дээр. За. Тэрэн дээр бол яг зөв чиглүүлэхтэй бол үнэхээр өөрчлөгдөж шүү дээ те. Үнэхээр гайхамшигтай өөрчлөлтүүд явж байна. Харин одоо бол манай Монголд байна те. За энэ яг энэ далд ухамсарыг ашиглаж олон өвчин юмгээс салах боломжтой шүү дээ. Одоо биднэрт чинь маш их асуудал байна те. Бөөрийн асуудал, дэлгэний асуудал, хор тавдар гэл те. Ингээл асуудлууд байна. Одоо хамгийн тод жишээ хүмүүсийн мэддэг жишээ болохоор нөгөө наган бүлэг энэ чи өөрөө Монголын хүн өөртөө ажиллаад өөрийгөө эдгэх дотоод хүч байгаа. Одоо манай ч гэсэн тийм хүмүүсс байна. Тэгээ тэрийн хуучин бол одоо ерөөсөө бараг л хуурамч зайл нэх лөөрлөж хүмүүс тэр өнцгөөс л харах магадлал өндөртэй байна. Гэтэл одоо
Үнэхээр нөгөө яг ингээд өөртөө ажиллаад яаж ажилтгийг би бол үнэхээр мэдэхгүй л дээ. Тэгээ над ч гэсэн сонирхолтой санагддаг байхгүй. Одоо илэрхий худлаа хэлдэггүй байлгүй дээ. За би ингэж яваад ингээд миний өвчин ингээд байхгүй ч гэсэн хүмүүс зөндөө ярьж штэ. Тэгэхээр зэрэг их л сонирхолтой юм тийм ээ. Тэгээ урд бол энэ ч одоо нэг тэгдийн гинлээ, идэгдгийн гинлээ гэж ярьдаг гэсэн те. Одоо бол яг үнэхээр бодтой. Яагаад вэ? Яагаад гэвэл бид нар энэний учир шалтгааныг олж эхлэдэг байгаа байхгүй. Одоо жишээ нь яадгийг одоо хөхний ор тавдар гэл их гарт байдаг болж. Энэ бол яг хав нөгөө тэжээ, тэтгий гэсэн тийм сэтгэлтэй хүмүүсийн өвчин байхгүй. Эсвэл өөрийнхөө хамгийн хайртай зүйлээс холдсон, эсвэл гомдсон, тэ? Эсвэл одоо яа нөгөө далд тухамсарт аливаа мэдээлэл суухдаа мэдрэмжээр суудаг гэсэн шүү дээ. Тэгэхээр гомдол, харуусал, гуниг одоо үзий ядалт, шүүмжлэл эдгээр чи бүгд мэдрэмж шүү дээ. Тэгэхээр энэ мэдрэмжүүд байгаад байгаа учраас өвчлөл бий болоод байгаа. Жишээ өвчин болгон дээр бас өөр өөрийн тийм мэдрэмж дээрээс нь өмнө нөгөө суусам одоо амьдралын одоо дурсамж байх нь тийм ээ. Яг тэгнэ. Одоо тэгэл ерөөсө бүх өвчин. Одоо бөөр гэхэд ганцаардлын өвчин байна те. Ганцаардсан хинч намайг туслахгүй байна, хинч намайг тэтгэхгүй байна. Элиг бол угаасаа гомддог ихтэй. Үзий ядалт тий. Одоо готрол. За тэгэхээр энэ одоо ингээд яг энэ зэхлэлээр ажиллаж байгаа судалж байгаа хүний хувьд энэ үнэхээр бодиттой юу? Одоо би ингэж асуухаас бас жоохон санаа зовж юм. Бодиттой болоод олон хүмүүсийг ингээд ганц өөрөө биш олон ийм дэлхийн нийтээр энэ зүйлд их анхаарал хандуулж ийн л да далд хүмүүсээ таньж мэдээгээд. Тэгээ энэ болохоор яг нэг юм шилжилтийн үе. Ихэнх хүмүүс энэ бол утлаа. Ийм ойлгомжгүй балаа юм гэж юу байсан гэж бодоод байгаа л да. Тэгэхээр энэ дээр та нэг хүмүүст нэг гоё хариулт өгөөч. Бид нар бол харж чадах юм бол харж чаддаг буюу те нүдний өөрийнх нь харж чадах хэмжээ имхэн сонсож чадах хэмжээ бас имхэн ч гэдэг юм те. Тэгээ бид нар одоо ингээд бодтойгоор утсаараа л жишээ авах юм л та те. Утсаар бид нар ингээл хаа байгаа газараасаа хүссэн дугаар руугаа залгаад холбогдож чадчих шүү дээ те. Хэдэн километрээс үл хамааран. Тэгвэл тэнд таны дуудлага энд явж гин тэнд явж гин одоо ирж гин гэж харагддаг үст. Тэрийг уг нь бодтой юу тэр. Тохоо ирээд байгаа нь бодтой. Тэгэхээр тэрэн шиг энерги эрчим гэдэг чинь өөрөө бодтой. Энерги эрчим өөрөө анхдагч. Тэгээд энерги эрчим нь өөрөө юун дээр үсэж ийнэ гэхээр саяны бид хэдий ярьсан өнгөрсөн амьдралын туршлага, өнгөрсөн амьдралын нийгмийн төлөв байдал, бидний юу боддог, юу хэлдэг, өдөр тутмын амьдралд энэ 5 мэдрэхүүгээр юу хүлээж авч байна. Тэрнээс мэдээлэл болж хадгалагддаг. Тэр мэдээлэл наашаа бодит матери болж хувирдаг. Тэр мэдээлэл дээр нь өнгөрсөн юм тийм байдаг гэж. Ирээдүйн төсөөлөл энд бас нөлөөлөх үү? Нөлөөлнө. Санаа зовлттой хүмүүс байж болно тийм. Эсвэл сайхнаар боддог тийм ээ. Нөлөөлнө. Одоо миний 5 мэдрэхүүгээр харагдаж байгаа зүйл миний оюун санаанд бодогдож байгаа зүйл энэ чинь өнгөрсөн ирээдүйн 2 дээр явж байгаа шүү дээ. Оюун санааны бодол чинь тийм. Энэ зүйл бүгдээрээ яах нь бидний амьдралд нөлөөлж байгаа юм. Бодит зүйл. Тэгэхээр зэрэг шинжлэх ухааны энийг бид одоо далд тухамсрынхаа боол бишээ гэж үздэг юм байна. Гэхдээ тэрийг ойлгож ухаарахгүй бол бас боол болох үндэстэй байна. Тийш үү. Энийг та задлаач. Яалтчгүй тийм л дээ. Угаасаа тэр чин эндээ би ингээд өөрийнхөө хүсээгүй, мэдээгүй. Одоо 0-7 наснд бол юу ч мэдэхгүй шүү дээ. Мэдээгүй үедээ суулгацсан мэдээллүүд байж байна. Хүсээгүй мэдээллүүд те. Одоо хүчирхийлэл, айдас, хямрал, гачигдал, зовлон. За дээрэс нь бид нар одоо энэ нийгмээ сайхан болгох гэж байгаа гэд ухамсаргүй байдлаар боддог бодлууд байна. Уг нь бол бид нар ингээд сайхан зүйлийг бодох ёстой гэж сая ярьлаа тий. Тэгсэн чинь би нэх муу юм боддоггүй шүү дээ гэдэг хүмүүс хөвчлэн тэгдэг. Тэ нэх муу юм бусдыг хорлоо ингээд тгийгээ бодоо явж идэх хүн ер нь байд юм уу тий? Бараг байхгүй. Гэтэл бидний сайжруулах гэсэн гэдэг хүсэл дээр тулгуурлаад муу мухай бодлууд гараад ирдэг. Тэ? Айдас үл одоо эргэлзээ. Замын бөглөрөл төгжрлийг бид нар сайжруулах гэж байгаа учраас л энэ төгжээ ихтэй байна, арай л биш юм шээ гэж хэлээд байгаа нь нэгэсэндээ сайжруулах гэсэн хүсэл шүү дээ. Гэтэл бодож байгаа бодол ямар их төгжээтэй юм бэ? Ямар их бөглөрөлтэй юм бэ? Ямар их утаатай юм бэ? Ямар их юм тийм бодож байна. Тэр сөрөг юм бодчихж байгаа зү. Бодох тусам тэр зүйл нь улмалд өөрт их. Тэгэхээр энэний чинь бид нэр хүссэн хүсээгүй өдөр тутамдаа өглөө ороогүй бодчихж байна. Тэгэхээр баг өөрийнхөө сайн сайхны төлөө боддгүйгээрээ
энэ нийгмийн болох бүтэхгүй байгаа юмыг илүү их бодчих чинь. Тэгэхээр тэр болох бүтэхгүй байгаа юмыг захиалаад байгаа гэсэн үг байхгүй талдах. Захиалцсан учраас хэсэг хугацааны дараа эн чинь бижиж матери болж улам асуудал гэсэн. Тэгэхээр бид нар асуудал дээр биш илүү сайн сайхан дээр нүдээ анхаарлаа төвлөрүүлэх юм бол тэр зүйл одоо аяндаа хэсэг хугацааны дараа эргээ сайн сайхан зүйлс бий болно. За танд маш их баярлалаа. Маш сонирхолтой сэдв байлаа. Одоо яриад байвал маш олон зүйлийг ярих юм байна. Тэгэл далд ухамсар харилцааны сэдв, далд ухамсар эрүүл мэндийн сэдв, далд ухамсар карьер тийм ээ. Их олон зүйлийг ярьж болохоор байна. Гэхдээ өнөөдрийн энэ ярилцлагаас манай үзэгчд бас тодорхой хэмжээний бас мэддэггүй хүмүүс маань ойлголт авсан байх гэж бодож байна. Тэгээд үзэгч танд ч гэсэн хүн болгонд далд ухамсар байгаа. Та өөрийнхөө далд ухамсарыг бас нэг анзаараад үзээрэй гэж хэлье. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.